За та бүхэн санаж байгаа бол 2022 оны 10 сарын үеэр нэг Бээжин нугасны дуйлан гэдэг нэг бөө юм болж ирсэн юм аа. Тухайн үед одоо энэ Цахиурын миний сэтгүүлч анхцуул энэ Даамын болор туяа. Тэгээд энэ Масын хосоо гэнтэргээл би нэг баахан хүүхдүүдний селфи хийчихсэн. Нэг зургийг маань Монголд аярал муурч тал бөөн зүйл хараалуулж байгаагүй юу. Бээжинд очиж нугас идлийн мэдлээ гэд. Тэгээд тухайн асуудал нь тэр 22 оны тэр намар яг ямар асуудал болсон бэ гэхээр Хятадын 4 сийтэй тийм группийнхэн тухайн үеийн нийслэлийн засаг даргатай бол тэр Сумья газар даргатай бол нүүрсэр чин баартартаад танай энэ нийслэлд 93 км тойрог автозам метроны 1-р шугамшин 50% тохиролцоод тэгээд тэр тухайн тэр төслийг хэрэгжүүлэгч тэр CCC гэдэг тэр Хятадын China юу ивчлийн инженерийн First Group ч үлээ. Тэр компани нь болохоор одоо өөрсдийнх нь тэр техник хэрэгслийн чадамж за тэгээд тухайн төслийг санхүүжүүлэх банк даатгал бүх зүйлийг танилцуулахаар биднийг урьж аваадсан тэр байсан. Тэгээд хилцэн асуудал нь юу вэ гэхээр ерөөсөө энэ туулын хурдны зам буюу энэ тойрог автозам аа. Ер нь Монгол улсын 2013 оноос ахуулаад тойрог хэлбэрийн автозамыг тавихаар болчихсон. Тэгээ энэ засгийн газрынх нь 4-5 удаагийн шийдвэртэй улсын хурлын 4 тогтоолтой. За тэгээд Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 он хүртэл төлөвлөгөө 30 оны хүртлийн чиг хандлага гэдэг бодлогын бүх бичгээр дээр батгацсан ийм ажил байгаа. Тэгээ энэ ажлыг маань одоо ингээд нүүрсэрээ баартард хийхээр болсон байна гэдгийг тухайн үед олон нийтэд одоо мэдээлэх зорилгоор бид нар тийж очижсэн л да. Гэвч одоо тодорхой улс төрийн бүлэглэлийн нөлөөний сулууд бол энэ ажил мэдээлж чадаагүй. Тэгээ тэр нүүрсэрээ баартард төвш одоо ингээд мөнгөөрөө их болчиход ингээд ажил үргэлжилж байгаа. Тэр үед л би одоо энэ яарамт амьдардаг энэ яарамгийн төвжирлийн зовлонг биеэр амсч байгаа хүнийхээ хувьд болохоор маш их баярлж байсан аахгүй овоо штэ энэ ч бас нэг энэ 6-гийн энэ хурдны зам нь ашиглалтанд орчих юм бол ямар ч л байсан энэ Нарантуулаас ахуулаад өдөр болгон энэ хотын энэ баруун талын 13 аймаг руу гардаг тэр 20-30 мянган машин чинь бүгдээрээ их 50-ны өргөнжлөө нарын зам руу орохоо байх юм уу 3 дуурай тойроо явцдаг болох юм байна. Тэгээ одоо энэ яард амьдардаг хүмүүсийн зовлон байдаг байхгүй өглөө иш ажилдаа явахдаа доор хажууд нь 2 цаг төвж ирдэг. Орой босч ирэх тийм цаг 30 минут төвж ирдэг. Энэ нь бол тогтмол юм болчиход. Тэгээд энэ яарамгийн зам нь ингээд байнгын төвжирэлт. Одоо энэ уулын зам нь байнгын төвжирэлт. Эндээсээ ингээд ерөөсөө яг энэ яарамгийн 3 дугаар буудлаас ахуулаад төвжирнэ өглөө эхэлдэг. Тэгээд иш явсаар гол хүннөө моолн тэр чинь очингууд нэг гайг болоод тэг яг үүрэн дээр очингууд таг болчихдог байхгүй. Чим одоо чим хаана асуудал мэдгийг мэдэхгүй л дээ. Тэгээ энэ их төвжирлийн энэ олон асуудлууд нь энэ замыг тавьдахаар одоо байхгүй болох юм байна гэж тухайн үед би маш их бодож ирсэн, маш их баярлж ирсэн. Тэгээ бараг л энэ зам хизээ эхлэх юм бол тэгээ хоногтой олон хүлээжсэн. Та бүхэн нэг YouTube болон Facebook дээрс Бээжин нугасны дуйлааны түүх гээд нэг хайх юм бол тухайн үед миний хийжсэн, ярьжсэн тийм бичлэг байгаа. Тэгэхээр 13 зурцад бүх юм харуулж хийжсэн бичлэгнүүд байж байгаа. Тэгээ ингээд энэ ажил маань ингээд яг 26 оны ингээд хавраас яг эхлэхнэ гэж би ч одоо энэ олон жил хүлээсэн бөөн баяр болоо байжсэн чинь гинтгийн нэг тийм их орондоо хайртай баахан хүмүүс гарч ирээд энэ цамгийн эсэргүүцээд хэлсэн. Харсан чинь болохоор өвч одоо өөрийгөө тийм одоо дэлхийн алдартай бирэн тэр өвч одоо ингээд хуурсан тийм баян авгаанаар гарч ирээд эсэргүүцээд хэлсэн ихэндээ. Тэгээд яаж байгаа юм бол тэгээд тухайн үед өчрөө ойлгоогүй байхгүй. Тэгтэл нийгэм даяар нөгөө энэ асуудлыг чинь сэвж байгаа маш олон хүмүүс гарч ирээд ерөөсөө энэ л замыг тавьчих юм бол туул байхгүй ч нэг худал суртал уух явуулж ирсэн. Явандаа энэ нөгөө нэг актер хүмүүс маань маш зохион байгуулалтанд ороод тухайлбал та бүхэн санаж байгаа бол зүгээр л нэг ууланд бууг өгсөн чинь үрдэл тэр өргөмдөөгүй голын усанд бараг ингээд туулыг хордуулаад энэ буугыг хордуулаад алчлаа гэдэг худал зохион бол тийм сэвэлтүүд хийж ирсэн. Энэ нөгөө нэг мэрэгсэн ийм эсэргүүцэгч эх орончдод байдаг л да мэрэгсэн. Одоо тухайлбал нөгөө урааныг эсэргүүцдэг, нөгөө уул уурхайг эсэргүүцдэг, нөгөө халзан бүрэгтэйг эсэргүүцдэг энэ нөгөө нийгмийн шаар шавхруудад ч яадаг вэ гэхээр энэ Монгол оронд жид нэг 60-70 сая мал төлөвлөж байхад ч нэг тэрэн дотроос ч ганц нэг тийм зэрэндэх хураг гарна шүү дээ. Тэр мэрийг ингээд олж аваад, худалдаж аваад тэгээд тэр тухайн одоо тэр уул уурхайг явуулсан сууд хортцсон мэтэр ингээд аваач цэвдэг нэг тийм бүл башир харахтай. Гэтэл яг тэр технологиг нь одоо энэ туулын хурдны замыг эсэргүүцэж бүлэгдэхэд ашиглаж байгаа байхгүй. Тэгээд дэр хүмүүсийг ингээ харахаар хинч яарвт амьдэрдэггүй, хинэн ч одоо энэ хэсэгт амьдэрдэггүй, хин ч энэ зовлон гүйцэдэггүй тийм хүмүүс л байгаа байхгүй. Тэгтэл хин бэ гэсэн чинь энийг санхүүжиж байгаа хүмүүс нь хин бэ нүгээ тэгэхээр нөгөө нэг юу нэг л байгаа юм л та.
тэр River Garden амьдардаг. Тэгээд энэ зам тавигдчихвал юм бол одоо өөрийнх нь орон сууцны үнэт зэнд унцна гэсэн нэг тийм нэг явуургүй хитэн баян хулгайч нарын одоо нэг төлж байгаа мөнгөөр л ингэж одоо улс орныгоо хорж байгаа нэг юм бүлэг шаар шавхраануудыг хийж байгаа ажил юм байл л дээ. Тэгээд арай ч үгүй энэ хаврын энэ байлаар будрын улс төрчлөлтөнд яагаад нөгөө жагсагчдын үнэн нүүр царайны илрээд хоорондоо нөмөг төргөөсөө болсон юм ааш хоорондоо татгалзаад ингээ асуудал цэгцэрлээ гэсэн чинь арчилсан намын хар эргүү ар хулгайч нар одоо ингээ гарч ирээд шаардлага энэ замыг тусах шаардлага хөргөлөөс солиороод ингээд балаар явчих байхгүй. Тэгээд дээрс ойлгохгүй энэ дандаа энэ урагч нараар байдаг юм хайш энэ орноос. Наад төслийн чинь хамгийн анхны 2013 онд Алтан уугийн засгийн газар арчилсан намынхан чанга санаачилж ирсэн шүү дээ. Энэ замыг тавихгүй бол болохгүй байна. Энэ Улаанбаатар энэ замын үдээс ирж байгаа Монгол улсын бүх карго тээврийн том машинууд чинь замын үдээс ирдэг. Ирэхээр яадаг үг гэхээр тухайн үедээ болохоор энэ Баян зүрхэн тавчаагаар орж ирээ хотын төвөд нэвт гарахтаа амар төвжил үүсгдэг байсан юм бэл. Тэгээ энийг нь шууд одоо ингэж энэ Улаанбаатар хотын ийшээ байдаг 13 аймаг руу гарч байгаа бүх карго тээврийн тэр олон зуун машин чинь тэр олон мянган машин чинь яадаг вэ гэдгээр уулуурын төвжээ иждэг байсан байхгүй хотыг хорлоо иждэг байсан. Тэгээ энийг нь байхгүй болох ёстой юм байна. Ингэж тойрог хэлбэрээр энэ зорчиг хөдөлгөөнч явж иж энэ зам тавигдчихэж Улаанбаатар хот чинь ирээдүйд төвжирлгүй байна гэж Арслан намынхан бодож байсан шүү дээ. Тэгээ 13 жилийн өмнө тэр санаачилж байсан тэр ажил нь одоо ингээд олон удаагийн засгийн газар олон улсын олон удаагийн их хурлын тогтоолоор биелээ олонгууд зогсооё гэж шаард явж байгаа ямар учиртай. Би нэг ойлгохгүй байхгүй. Эднэр одоо өөрсдөө санаачилж тэр ажил ингээд тэг өмнөх тэр улсын хурлын шийдвэрүүд чинь тэгээд одоо юу болж таарах. Тэгээ одоо энэ арчилсан намынхан бас өөрсдөө үнэхээр гэж улс төрчмөр байгаа бол тэр эргүү хулгайч нар өөрсдөө ирээд энэ чинь энэ яарвтны хоноод үзэлт. Тэгээ өглөө та нар тэр төрийн ордны руу ажилдаа яваад үзэл. Оройн наашаага тэр нааш яарвт зүгээр л өөрсдөө нэг та нар нэг ажлын 3 өдөр нэг яваад үзэлт. Үнэхээр энэ байгаа юм худлаа байгаа юм уу гэд. Тэгээд энэ яармгийн энэ урд энэ 23 24 ийшээгээ баригдаж байгаа бүтээн байгуулалт нэр танилцалтай хэдэн мянган айл оролцоод ашиглалтанд орж баригдаж байна гэдгийг. Энд чинь одоо л энэ асуудлыг шийдэхгүй бол наа чинь энэ олон орон сууц одоо ингэ баригдаж байгаа гэж 30 40 мянган айл орон сууц баригдаж байгаа шүү дээ. Цаана дахиад 60 70 мянган айл орон сууц баригдана. Тийм ч дахиад 3 400 мянган хүний суурш одоо байгаа дээр нэмж бий болох гэдэг шүү дээ. Тэгээ одоо энэ зам чи одоо л ингэж хийхгүй бол яаж энэ 3-ын зам дээр чи одоо ингэж бид нар 2 3 400 мянгуулаа гэж багтахгүй байгаа хүмүүс чинь дахиад энэ тооч 2 дахин нэмжиж яаж багтах юм бэ гэж. Тэгээ ийм муухай юм явуургүй улс орноо хорсон юм байдлаар улс төрчтэй болох улс төржилтэй болох хэрэгтэй байхгүй. Үнэхээр тэр улс төрчмөс ирээд үзэх хэрэгтэй байхгүй. Яг үнэхээр энэ яг төвжирэл байгаа юм уу байхгүй. Тэгээ энэ хүмүүс яагаад гаслаад байгаа яагаад энэ замыг тавих гээд нийслэн жичрээд байгааг ойлгох хэрэгтэй шүү. Гэтэл хизээч энэ амьдрдаггүй хизээч энэ зовлонгийн үздэггүй хүмүүс ингээд солиороод улс төрчөд байгаа энэ балан юмд би бүр үнэхээр жигч чинь арчилсан намын энэ хог шаарнуудыг хулгайч нарыг мэдрэл мутаар хулгайч нарыг үнэхээр жигч чинь би бод. Яг үндэ хүмүүс одоо ингээд дэлхийн банкнаас гаргасан судалгаа гэсэн баха төвжирлийг нэг жилийн өртгөнд хэдгэлээ 3 их найдварлаа 4 их найдварлаа. Наа замыг чи ашиглалтанд оруулах хэмжээний өртгийг бид нэр зам дээр алдаад байгаа байхгүй төвжирээс алдаад байгаа байхгүй. Тэгээ хүмүүс болохоор төвжирлийг зүг хийдэг гэхээр ингээд наа чиг одоо ингээд машиндаа ингээд зам дээр зогсчихыг ингээд шатхуунаар нь тоожоод байгаа байхгүй. Үгүй. Хүний хамгийн үнэтэй зүйл юу гэдэг цаг хугацаа байдаг. Бид нар энэ амьдрал дээр ажиллаж байхдаа амьдрахтаа яг цаг хугацаагаа зарж л амьдрдаг байсан. Монгол улсын статистик үндэсний хороос гаргасан тоогоор нэг хүний цалин чинь нэг 2,400,000 жилийн хэдэн хоногийн өмнө айкон нэмэн дээр ингээд мэдээ гарцсан байсан шүү дээ. Тэгээ Монгол хүний дундаж нэг хүний нэг цагийн хөдөлмөрийн хөлсийн үнэлгээ нь 13,000 төгрөг байна гараад ирсэн байна шүү. Одоо би ингээд цаг зогсоход 13,000 төгрөгийн бүтээмжийг алдчихж байгаа байхгүй. Өдөрт би 4 цаг төвжирлээ гэдэг чинь би өдөр тутам 52,000 төгрөгийн зөвхөн одоо тэр ажлууд олох байсан тэр дундаж үйлөө олох байсан шүү дээ. Хэрвээ зүгээр жирийн таксины жолооч хүн төвжирлгүй замаар явбал яг хичнээн төрлийн орлого болох тэр чинь хичнээн төрлийн бензиний хэмнэлт хичнээн төрлийн хүнийг хөргөж ажлыг амжуулаад өөр ямар их орлоготой болох вэ? Гэтэл нэг цагт нэг хүргэлт хийгээд нэг 3,000 цаастаа бууж чадчих 4,000 цаастаа бууж чадчих их юм болж шүү дээ. Тэгээ энэ бүхэн чинь хохирол биш юм. Тэгээд нэгэн тийм яамт ч өчнөө олон зуун саягийн үр төлбөр тавиад байр авцсан бид нарт яах юм гэдэг юм зарч чадахгүй. Явж чадахгүй. Тэгээ амьдрахын тулд бид нар хотын төв рүү орч зайлдгүйсэн шаардлага байгаа гэдэг. Тэгтэл чи ингэ төвжирээд байдаг. Тэгээд энэ
олон жилийн хүлээжсэн замын маань эхлээд энэ золбин баячууд нь ингээд санхүүжүүлээд хэдэн хулгайч наргаа явуулаад ингээд гацаагаад арай сүүж дээр гацаалт нэг арилаад явах гингүүд улс төрч нь гарч ирээ гацааж байдаг. Яац үүлийн датаар гайнууд гэдэг юм би энэ гайнууд чинь. Үнэхээр улс төрчмөрийн гол энэ яарвахтай ирж амьдарч хаад та нар тэр юм яриад үзэлтэй хэлээд. Хэлэх үг олдохгүй маань мистан нар юм.